За би энэ гурилын үнэтэй холбоотойгоор гайлын албантартай холбоотойгоор нэг суурь зарчмын асуудлыг асуух гэсэн. Яг одоогоос жилийн өмнө, жил хүрэхгүй хугацааны өмнө үдэ аж ахуйн яамнаас энэ асуудлыг оруулж ирж бас шийдүүлж ирсэн. За энэтэй холбогдуулаад бид нар энэ хууль баталсантай холбогдуулах арга хэмжээний тогтоол баталж ирсэн юм а. Тэгээ засгийн газарт бол 8 зүйл залтаар эргээд саяын тэр өрсөлдөөнийхөө тухай хуулийг, дампингийнхаа тухай хуулийг, худлааныхаа тухай хуулиудыг оруулж ир. За дээрээс энэ гурил болоод энэ Улаанбаатарынхаа чанарыг баталгаажуулах лаборатори болоод энэ одоо стандартыг шинжлэх энэ асуудлуудаа оруулж ирэх гэдэг асуудлуудыг тавьж ирсэн. Гэтэл одоо бол яг энэ тогтоолын хэрэгжилт өөрөө нэг талдаа би бас улсын хурлд оруулж ир танилцуулаг холбогдох байнга ороод танилцуулаг байгаа. Хууль хэрэгжилт өөрөө 0 байгаа. Тогтоол нь байдаггүй. Жилийн дотор сайд нь солигдсон боловч газрын дарга нар нь бол хэврээ байгаа. Тэгээ би газрын дарга нар одоо яг жилийн дотор орж ирж ирсэн, жилийн өмнө ярьж ирсэн, хэлж ирсэн зүйлүүд нь шал өөр 100% хэрэгжсэн. Тэгээ жилийн өмнө бид нар танилцуулаад асуудлуудыг шийдвэрлэж нөхцөл байдал нь өөрөө оронгоор хэрэгжсэн асуудал байгаа даа. Ингэж болдго юм уу? Төрийн бодлого жил хүрэхгүй хугацаанд ингэж өөрчлөгдөж болдго юм уу? Монголын төр ийм загасны ой санамжтай байж болдго юм уу гэдэг асуудал ярих гэдэг. Нэгдүгээр. Өөрөө энэ гурилын асуудал ч нөөрэ нэг талдаа бас эмзэгл асуудал л да. Тэгээд хэрэглээний сагсан дөрөв нэг 8-10%-аар нөлөөлдөг. Өрхийн хүнсний зарлагыг 20-25% нөлөөлдөг гурилын бүтээгдэхүүн. Тэгэхээр би зүгээр инфляцч гэдэг юм уу макро эдийн засгаар бас нэг сөргөнлөлөх асуудал үүсэх үедээ цаг хугацаа нь одоо бас момент нь зөвд харж байгаа мөн гэдэг нэг асуудал байна. За суур зарчмын асуудал бол яг энэ хөдөө аж ахуйнтай холбоотой асуудал биш. Ер нь зүгээр зарчмын их хурлын дарга нэг анхаарал хандуулахгүй болохоо байсан зүйл нэг байна. Ер нь энэ хууль засаглахтай холбоотойгоор энэ ардчилсан эрх зүй төрийн чинь үндснөөрөө хууль засаглах асуудал байгаа. Монгол улс бол парламентын засаглалтай улс орн. Гэтэл үндсэндээ одоо энэ засгийн газрын зарим нэг сайдар би бүр онцолж хэлэх гээд байгаа зүйл бол хөтөлбөр нийгэм хамгааллын сайд инх хамгаалан гэдэг үү. Хуулийг хэрэгжүүлдэггүй, гацаадаг, улсын их хурлаас баталсан хуулийн дээр заасан журмуудыг нь хэрэгжүүлэхгүйгээр жил гарan болгодог. Ингээд ард нь хоцорж байгаа тэр нийгмийн эрх шиг буюу малчтын эрх шиг гэдэг юм уу эргээд түүн цаана байгаа асуудлуудыг нь бол ингээд өөрийнхөө үзмжээр нэг сайд хуулийг хэрэгжүүлдэггүй гасаазах асуудал байж болдго юм уу? Хууль өөрөө гуйл болж байгаа шиг асуудлыг бол иргэд маш их ярьж байна. Бид нар иргэдтэй уулзтууд хийсэн. Цаашдаа энэ эрх зүй төрчин засаглах юм уу, хууль цаа засаглах юм уу, эсвэл хувь хүн засагладаг байх юм уу гэдэг асуудлыг хүртэл яриад байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр ер нь хуулийнхаа хэрэгжилтэн дээр зарим энэ сайднэр дээр нь асуудлыг нь ярих хэрэгтэй байх оо. Нэг хүний үзмжээр хууль мөрдөгдөг байж болохгүй асуудлууд байгаа. Энэ бол өөрөө суурь зарчмын асуудал. Тэгэхээр бид нар ер нь 1000 хууль санаачлаад ер нь яах юм бэ? Хууль санаачлагч те. Их хурл өөрөө бараг сүлдө хууль батлаад яхан цаашдаа их хурл байх шаардлага байгаа мó. Эсвэл нэг хүн нэг сайд бодлого тогтоогоод түүнийг хэрэгжүүлж болдго юм уу гэдэг асуудал үүсэж байгаа юм. Уг нь бол бид нар одоо нэг талдаа би бас энэ нийгэм хамгааллын яамтай холбоотой асуудал одоо энэ нэг талдаа бас бухимдж л да бас. Энэ нийгмийн баталгаатай холбоотой асуудлууд бид нар газар дээр хамгийн том баялаг өөрөө хүн гэж авч үзээд улсын их хурлын бодлогоо гаргаад энэ дээр энийг хэрэгжүүлгээд хүнээ хамгаал гэдэг тэр үнийг томилсон. Хуулийг хэрэгжүүл гэж явж идэл эсэргээр одоо бол хувь хүний үзмжээр энэ хууль хэрэгждэг боллоо шүү дээ. Маш олон одоо малчид энэ асуудлуудыг ярьж байна. Нийгмийн баталгааг хангах асуудлуудыг ярьж байна. Хуулийг хэрэгжүүлэх асуудлуудыг ярьдаг. Тэгэхээр бол энэ өөрөө зөвхөн зүгээр нэг салбар дээр байгаа асуудал биш, нэг сайд дээр байгаа асуудал биш. Улсын их хурл хууль баталгаас гадна хуулийнхаа хэрэгжилтийг шаарддаг, шаарддаг энэ асуудал бол зарчмын асуудал болоод байна. Энэ дээр бид нар нэг улсын их хурлаас дөрвтэй асуудлыг хөндөж гаргаж ирж тавихгүй бол үндсэндээ бол иргэдийн бухимдлыг маш ихээр үүсгэж байна. Нийгмийн асуудлууд маш ихээр тулгамдж байна. За Тэмүүлэн шүүг гэллээ. За энэ хоёр сайд хариулт өгье. За салбарын эрх зүйг боловсронгуулах чиглэлээр их хурлын даргын захирамж гараад Мандхай, Бачгарал нарын гишүүнээр ахлуулсан хэд хэдэн ажлын хэсэг манайтай хамтран ажиллаж байгаа. Бид ч бэлтгэл боловсруулсан 4-5 хуулийн төсөлтэй байна. Тэгээд энийг богино хугацаанд өргөн барих, хэлцүүлэх асуудлыг зохион байгуулнаа гэж. Хөрөнгө оруулалт буюу лабораториудын асуудлыг тоондол. Үнэхээр лабораториудыг чанаржуулах, тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийн бэлтгэх олон юм ажлууд хүлээгдэж байгаа. Үүн дотор онцлоод биокомбинатыг яаралтай шинждэх, малын ийм бэлтгэл вакцины үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх юм заашгүй шаардлага байна. Харамсалтай нь өнгөрсөн их хурл төсөвдөр энэ асуудал дэмжигдээгүй. Бид 26 оныхоо төсөвдөр энэ асуудлыг дахин тусгаад оруулж ирье.